Франк улс байгуулагдаж хүчирхэгдсэн 7 дугаар ангийн түүхийн хичээл. Франк улс байгуулагдсан нь Франкууд Рейн мөрний доод урсгалаар Ромын галтай гэл залган нутгалдаг байжээ. 5 дугаар зууны сүүлчээр Франк аймагуд донд холбогдвыг нэр нөлөөтэй болжээ. Тэр бусад аймгийн удирдагчтай хамтран 486-нд Баруун Ромын цэргийг бут цохиж хойд Галлийг эзлэв. Улмаар Баруун Готуудаас Галлийн өмнөд хэсгийг булаан авч мөн Рейн мөрнөөс зүүн тийш Герман олон аймагуудыг нэгтгэжээ. Холодвиг Ромын эзэн хааны эзэмшил газрыг өөртөө авч нөхөр цэрэг болон ойр дотныхондоо ихээхэн хэмжээний газрыг өгчээ. Ийхүү Франкуудын дунд том газар эзэмшигчид буюу феодал бий болжээ. Мөн Баруун Ромын боолын эзэд Холодвигийн их мэдлийг хүлээн зөвшөөрч эзэмшлээ авч үлджээ. Холодвиг бангийн үйл ажиллагаа 500 оны орчим Холодвиг ван болж Франкын төрийг байгуулжээ. Аливаа асуудлыг Холодвиг ван сурвалжнуудтай хэлэлцэж шийдвэрлэн хавруулдаг цэргийн бүртгэлээр Франкуудад танилцуулдаг болов. Мөн Холодвиг итгэлт хүмүүсээ улсынхаа мужуудад захирч гүнгээр томилж алав татвар цэрэг шүүхийн хэргийг мэдүүлсэн байна. Холодвиг ван Франкуудын дунд мөрдөгдөж ирсэн хэв хуулийг бичиж эмгэтхэн устдаа мөрдүүлжээ. Энэ хуулийг Саалийн үнэн гэх ба Европын хэв хуулийн хамгийн эртний эмгэтгэл юм а. Саалийн үнэнд Франкуудын амьдрал, заншил, ахуй, сүсгүүшрэлтэй холбоотой олон зүйл бий. Уг хуулийг янз бүрийн хэрэгт хүлээлгэх, дургуулын хэмжээг тодорхой болгох, төр засаглалыг бэхжүүлэхийн тулд гаргажээ. Франкуудад эзлэгдсэн Ромын Гал мужийн орсон суугчид загалмай шашин шүтдэг байв. Холодвиг ван нөгөө цэргүүд болон жирийн Франкуудыг тус шашинд оруулжээ. Учир нь загалмай шашин сүмхийдүүд хаан төрдөө үлзэнгүй захирагдах ажиллахыг сурталчилдаг байжээ. Засаглалыг мэгчүүлсний хариуд Холодвиг ван загалмай шашны сүмхийдүүд газар олгож эд баялагийг нь хамгаалж байжээ. Франк улсын хүчирхэгжилт. Франк улс их Карл вангийн үед хүчирхэгжилтийн ургалдаа хүрчээ. Тэр 768 онд Франк улсын ван болжээ. Их Карл ван Пүрш аймагуудыг эзэлж загалмай шашинд улс байгуулахыг зорьжээ. Их Карл ван 796 онд одоогийн Унгарт нутагт тогтож байсан Аварын хаан тусыг дагуулв. Рейн Эльба мөрний хооронд суух Сакснууд Франц улсын цэрэгт ялагдсан ч 30 жил босдог гаргаж тэмцжээ. Их Карл хаан Сакснуудыг захиргаандаа оруулж захирахын тулд тэднийг загалмай шашинд хүчээр оруулж байлаа. Загалмай шашинд орохоос татгалцсан 450 Сакснуудыг нэг өдөрт нь цаадалж байжээ. Карл хааны явуулсан 50 гаруй оюун дайнаар Франк улс төв баруун Европ тогтсон хамгийн том улс болж чаджээ. Карл хааны эзэн тулсын нийслэл нь Ахен хот байжээ. Карл хаан 814 онд нас барж төрийн эрхэн бүүдэн шилжжээ. Карлийн ач нар 843 онд Верден хотод эзэн тулсыг хуваан захирах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр их Карлийн эзэн тулс баруун зүүн Франкын улс болон Лотарингын хаан тулс болж задарсан байна. Энэхүү задралын нөлөөгөөр өнөөгийн Франц, Герман, Итали улсын үндэс тавигдсан юм а. Өөрийгөө соройрог ажиллаарай хүүхдүүдээ. Асуулт: Франкууд ихээхэн хэмжээний том газар нутаг эзэлсэний дараагаар газар, хувимж, түүнийгээ захиран зарцуулахын эрхэд суралцсанаар нийгэмд цэг бий болсон юм а. Зөв хариултыг сонгоно уу? Европын хэв хуулийн эмгэтгэл аль нь вэ? A-д нь үндэстнүүдийн хууль, B-д нь 12 самбарын хууль, C-д нь Саалийн үнэн, D-д нь Мануугийн хууль. Сонгоорой хүүхдүүдээ.